483 доллар тогтсон. 50 хүний хүйс өгдөлж бат. 7 хоногийн 700 доллар гэхээр Маш ямар үнэтэй. Тунтаар тэгдэг шүү дээ. Энэ машинаараа 350 доллараар хийж чадж байгаа юу? чангалтай гэж. За. Хүнсний явсаа. Хүнсний баг яхахлагч. Ститлэр гоё нөө. Гоё нөө. Анзээ. Хэдэн хүний хүнс өглөж байгаа лээ. 20-од хүний хүнс юм. Яг уу бас. Гайгүй. 24 том хүн. Хүний тоос 11 хүүхэд. Сая шинэ жилээр бол 50 хүний хүнс өглөж бадчих хоолсон шүү дээ. Боломоор байна одоо бол аламаар байна. Одоо л аламаар юм. За. Гэтэ би сая хоолны нэр шивэрс сонссонгүй л дээ. За надад юу хичээд авцгаа ачаар аваа. За бид явсаар үйл бол дотор орж ирлээ. Хүмүүсийн санал асуудал ийм байсан юм байна. Эхнийх нь аннаастай дахиад хийя гэсэн. За. Мантуудаг гэх гинэ. За. Энэ мантууг бол одоо хийж таах баха. Мантаа аав энд байхгүй мó? Бэлэн мантаа байдаг. Тийм үү гэсэн байна. Сээлтэй дахиад жижиг мөчгөн. Тий. Ганы буулга гэсэн. Монголоос сээр мозерэлаг гинэ. За өнөөдөр ингээд бид шинэ жилийнхаа баярын зоогийг бэлтгэхэд хүнс өглөх ажилтай явж байна. За энэ урд ирдэх гэж байна. Цаана яндаа тэр урд мандаа явж байна. Мэнэ зэтэрч байна гайгүй шүү. Жолооч. Троллины жолооч. Троллины жолооч. Гүрүүш. Шо, машины жолооч. Энэ юу вэ? Читэр сайхан байсан шүү. Осоо дэслээ. Юу вэ? Хүмүүс байна, дуун байна, тондоор байна, өвчий байна. Яг л энэ чи биш нэ. Энэ чийс байна. Энэ чи биш. Энэ чи биш үү? Тав дээ. Энэ үү? Энэ дүүс чи юу? Сонгон байна. Жижигхэн доон гоо. Сармис авахгүй байсан. Мөрөө зэрэг. Мөрөө чи гоё шүү дээ. Авчих шүү юм биш чи тэгээд би олон нийтэд бэлэгдсэн шүү тэгээд. Туудаа сармис авах хэрэгтэй байсан сая. Ахлах хүн суглуулагчаа. Сармис авах хэрэгтэй байсан уу? Авах юм уу? Аа за. Анда энэ гахараас живгээ гаргачих юм уу? Хүрх юм уу надад чам? Угаас ингээ 2-2-оор. Аа за. 2-2. За би дими явж байгаа. Страт. Их супермаркет. Мах ямар үнэтэй вэ? За жишээ нь юу вэ? Украин цуг бахаа. 1 кг нь 15 доллар байна. Монгол мөнгөөр 30 сая байна. 31 сая болж байна. Сийс зүгэн бол. Шо. Бүгд юм байна. Сүүр бол бичээ. За, хүнс цуглаад баригад Сэлтэй дахиад хийж. Сахар будаа дүнслүүн сармис сонгон ногоон сонгон турки нэг гинэ. Турки гэж байна. Энэ хамгийн доод турки гэж байна. Биш. А тий. Басаа. Гадаа гараад Монголч явбал хооллох нэг аа. Пив аа, виски аа, шампанс аа. Өнжгөө барьцсан хөссөн шиг өдч. Хоёр өнд булгаа хийсэн гэж юм. Чатгаа сая юм бариад. Тэрнээс шүү. Ханаа хүн чи. Нийт 508 доллар гэсэн байна. Арай гоо. Ятгч юм байна. Шартч юм уу? Тэгдэг штэ. 4 цаг дунтаар тэгдэг штэ. 4 цаг дундх нь яг хоо би гол өчтөр тэнд байсан шингийн юмнуудын бүх төрлөөс бүгднгээс нь уусан байлээ. Шонол. Малибугаар ихлээр дараа нь вайн уугаа, дараа нь тэр виски уугаа, дараа нь тэр коньяк уугаа. Тэгснэ тэр хамгийн сүүлд чинь баахан 2-3-аар нь пив уусан байлээ шүү дээ. Пив уусан. Шондаа гэж нэрээ. Хан төрлийн халиа уушгаар тэр нүхтэй. Юу вэ? Бэш. Чивич аа. Инкис пистонын. Жоо. Ох. Чиад ох. Усан.
Босол оноо. Босоо авсан юм уу? Грацтай авслуу. Гараас тоосон авсан юм уу? Грацтай лифтэн луу. Тэр нь хаана байна? Гэрт байгаа. За. Тэрийг луу. Хапи юу? Тэр нь гоё. Бизнес тоох. Бай. Авсгамай. За явж байгаа гинт санаа олсон. За энэ ахын унж байгаа машин чинь юу гэдэг машин байгаа даа вэ? Toyota Corolla Cross Хэдэн оны хөлөө? 2022 оны. Түрээслээд байгаа байлаа. За энийг одоо түрээсэлж байгаа. За. Үн ашин яаж түрээслээд байгаа Энэ вэ? чи одоо 7 хоногийн 350-ыг өгч байна. За. Машин түрээслийг юу яг мэдээж Австралийн жолооны үнэлэх байх шаардлагатай. За. Барьцаа өгөх шаардлагатай. Тий, барьцаа нь бол нэг 2-7 хоногийн түрээс. За 2-7 хоногийн бонд өгөөд. Тий, 2-7 хоногийн бонд өгөө. Юу хугацаа авчихна л та. Тий. Машинаас сэвгүй унах юм. Тэгээд 7-7 хоногоор 7 хоногийн түрээсийг төлж чинь. Дугууны эдэн тос маслын төр бүхэн цаанаасаа. Усаар ачиг шингэн мэнгэн цаанаасаа бүх юм сервистэй. Тэгээ бүтэн иншүрэнстэй. Тий, миний буруу биш байх юм бол яг гоо шууд 100 даатгалаараа даатгал шин. Тэгээд явах километр хязгааргүй. Чи хэдэн километртэй машин авлаа? Би одоо энийг хэд дээр авсан? Нэг 130 тахтал авсан юм шиг. За одоо нэг 7,000 Чи тэгээд 7 хоногийн $350 машин түрээслээд. Гэхдээ чи энэ машинаараа $350 хийж чадж байгаа юу? чангалтай хийж. Илүү хийж байгаа юу? Тий, энэ би бол таксинд явж байгаа. Энэ машиныхаа түрээсийг өөр нь гаргач чинь таксигаар. Тэгээд байрныхын рентийг давхар Машинаар олчиж байгаа. Тий. Таксигаар бол нэг өдрийн 100 гэж өөртөө юу тогтоочдөг. Лимит тогтоочж. 100 агаад тий 100 агаад буучин. Иртчвэ оройч вэ яг 100 л юм. Тэгээд 7 хоногийн $700 гэхээр $400-т нь байрны түрээс өгөөд 350-аар нь машины түрээс өгч байгаа. Хоол үргэснээс хүн зөвх ямар ялгаатай вэ? Хоол бол ерөөсөө ингэ штэ. Одоо ресторана хайж олно, очоо машина парклна, ресторан руугаа орно, хүнийх нь нэр бар кодыг уншуулад хоолоо авна тий. Эргээд машиндаа суuna. Хүнийх нь гэрт нь оруулж өгөн, заримдаа оруулж өгөн, заримдаа хаалганых нь үүдэн тавиа явна. Хүн бол ерөөсөө ингээл локейшн дээр нь очих юм бол миний машины номерыг тэд өөртөө харж байгаа л орж ирж суучдаг байхгүй. Очих байгаа газрын үүдэнд нь би очиход өөртөө буугаа явчихна. Тэгэхээр би одоо энэ хотын төв мөвөр энэ зогсоолгүй юм хөө газруудаар бол явах ямар ч айцгүй болчихж байгаа байхгүй. Өмнө сая бол яг энэ такси руу шилжихээс өмнө сая торгуулсан шүү дээ хоол үргэж байгаа. Таксины зам дээр $400 яаж $483 торгуулсан. За буруу газар зогсоод хоолоо аваад за тэр бол яг бас буруу газар биш ээ. Лоудын зоноос нь 5-10 минутын. 10 минут хэтэрсэн л байна шүү дээ. Үгүй хэтрээгүй. Тэр ажлын цагаар бол тэр хууль үйлчлэх юм билээ. Тэгэхээр дөрмөө мэдээ. Тэгэхээр би дөрмөө мэдээг учраас $480 торгуулсан. Одоо тэрийг планаар төлж байгаа. Тэгэхээр одоо энэ дээр ийм асуудал гарч ирж байгаа нь хоол хүргэж байгаа тохиолдолд машиныг заавал паркл цаг их алдна. Дээрээс нь хоол хүргэлт нь өөрөө үнэлгээ багтаа. За нэг хоол хүргэхэд ойролцоогоор хэд $8-9. Нэг хүн хүргвэл одоо такси олдохгүй ховордсон тохиолдолд бол ерөнхийдөө нэг дуудлага бол ер нь $15-аас бохох. Одоо таксины жолооч нар баг хүн ихтэй л шүү дээ. Шоуны цагаа өдрүүд ирэх юм. 4-5 дахь гэсэн бол айгүй өндөр. За тэгвэл энгийн үед хамгийн багтаа. Нэг бас адилхан $8-9. Гэтэ цаг алдахгүй. Хоол хүргэлт бол за $8-9. За хүн хүргэлт бол зүгээр энгийн үед бол $8-9 адилхан. Гэхдээ хугацааны хувьд хүн хүргэх нь хамаагүй илүү хурдан. Тий. Дээрээс нь асуулт дээр парклах асуудлын хувьд бол такси дээр бас ингэн хүн хугацаанд гарч гуудах юм бол мөнгө нэмэгдээ. хүлээлгийн мөнгө нэмэгдээ. Хүн зөөх хамаагүй ашигтай. Бас хурдан бие дамар. Тэгээ дээрээс хүнтэйгээ яриад хэлж байгаа сайж байна. Хүнтэйгээ ярьж болдох юм бэл. Харилцаа үүсгэж болохгүй гэсэн. Та үйлчлүүлэгч чинь өөрөө л надаас юм асуувал би хариулна. Би бол өөрөө яриад өгч болохгүй. Чамтай хүн юм ярьж байна гэхдээ ер нь ярихгүй. Ярихгүй хай бааш тэрсэн. За. Айлаа машины гаднаас нь ороод. 22 оны Toyota Энэ машиныг даваад Corolla Cross юм байна. гэдэг машиныг авъя. Ерөөсө 35 литрийн багтай. За 35 литрийн 35 багтай. литрийн банк чинь одоо бол яг бензин үн болсон байгаа. Банкаар дүүрэхэд бол нэг $60 болж байгаа. $60-оор $690 км яв. Асаа 104 литр. За энд чинь бензин явна гэдэг үлээ. Би бол одоо энэ машин маань өөрөө E10 этанол хийлгэж байгаа. За хэдэр хийж вэ? За тэр чинь одоо сая үнэ нэмэгдээ $1.98 тийм үү? За дээдлэн шүү дээ. Дээдлэн. Сая бол тэгээд өсөөд бас хоёрлоо орсоо. Энд хамгийн хямдхан бензин чинь 91 шүү дээ. 91 чинь бол ерөнхийдөө нэг 60 мэдтэл идэв. За этанол
За 1.9-ээр хийж байгаа юм байна. За $2 хий. Монгол мөнгөөр хэд чинь 4000 төгрөг. 4000 төгрөгөөр л 1 литр бензин. Тэгтээ чи харьцуулбал бас өөр шүү дээ, тий? Энд чинь би $2 яаж олчих вэ, тий? Монгол 4000 яаж олох вэ? За баярлалаа. За баярлалаа.